Дөрвөн улирлын сургамжаас суралцаарай. Фрэнк Синатра амьдрал яг жилийн дөрвөн улирал шиг гэж дуулдаг. Улирал ээлжлэн урсдаг. Та түүнийг өөрчилж чадахгүй. Гэхдээ та юу хийж чадах вэ гэвэл та өөрийгөө өөрчилж чадна. Би Жими хажууд маш олон жил байх завшаан тохиосон. Миний амьдрал дах, бид бүгдийн амьдрал дах тэрний нөлөө асар их. Энийг дурсаж санах боломж байна гэдэг үнэхээр сайхан. Би танхимд суугаад Жими ярьж байгааг сонсож байснаа маш тодор санаж байна. Тэрээр оюун санаандаа тунгаах тун гайхалтай мэрэгэн ухааныг бидэнд өгдөг байсан. Замаасаа хазаахгүй байж, эергээр сэтгэн, өсөж хөгжиж байхын тулд, бизнестэй манлайлагч болохын тулд та юу хийх ёстой вэ? Шинэ бодол, сэтгэлгээндээ юуг хадгалж хамгаалах ёстой вэ гэдгийг зааж өгсөн. Бид бүгд рүү нэгэн ижил салхи хүлээдэг. Нөхцөл байдлын салхич тэр, боломжийн салхич тэр. Тэгвэл үүний давуу талыг яаж ашиглах вэ гэвэл өөрийн дотогш өнгий. Бид Ронтой олон удаа уулзаж өөрсдийн хандлага, зөв зүйлийг хийх, бизнесийн зохион байгуулалтаа хийх талаар ярилцаж байсан. Бид бүр хүүхдүүдийнхээ талаар, хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх талаар хүртэл ярьж амждаг байсан. Бид сайн найзууд болцгоосоо үнэхээр бахархмаар мөчүүд байж. Жимээс юу сурсан бэ гэдгээ эргэн санахад ихэвчлэн хувь хүний хариуцлагатай холбоотой сургамжууд байж. Үүнийг Herbalife төдийгүй амьдралдаа хэрэгжүүлж болох хамгийн шилдэг сургамжуудын нэг гэж би бодож байна. Салхи хязээд л хүлээж байдаг. Миний мэдих хамгийн сайн сургамж бол та салхийг өөрчилж чадахгүй. Гэхдээ та даруулаа чиглүүлж чадна. Жим Роны дарвуулын тухай сургамжийг хүмүүс одоо болтол ижлэл болгон ашигладаг. Үнэндээ энэ үг л намайг бизнест оруулсан юм. Миний толгойд хамгийн тодор үлдсэн үгс гэвэл та үргэлж сайжирсаар байх ёстой. Та гадаад ертөнцийн нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагагүй. Таны хийх зүйл гэвэл өөрийн дотогш өнгөж өөрийгөө сайжруулахын тулд юуг өөрчилж болохоо олж харах явдал юм. Та өөрчлөгдөхийн хэрээр бүх зүйлс таны төлөө өөрчлөгдөд эхэлнэ.